За бүгдээрэнд нойроо мэнд. Өнөөдрийн онцлог тоглолт бол маш ойлгомжтой. Эле хотын дулаан болсон. Clippers болон Lakers-ийн дунд. За өдрийн онцлог тоглолт хамгийн сүүлд буюу 12-2-оос эхлэвэл надад аягүй хэцүү юм байна ингээд цаг тавчтаад хийх юмнууд маань аягүй олон болоод. За тэр яг тоглолт руу оръё. Clippers-с Brook Lopez тоглоогүй. За Lakers-с Ayton тоглоогүй. Lakers хэр аюултай баг вэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Нөгөө талдаа Clippers өнөөдөр ийм Lakers шиг олон довтлогчийн олон сонголттой багийн эсрэг бол боломжгүй юм байна. Яагаад гэхээр James Harden талбай дээр байгаа нөхцөлд аль нэгэн дээр Harden заавал очиж тарж байгаа. Harden яг тим ч муу хамгаалахгүй бол байгаа л да. Гэтэл LeBron, Reeves, Luka. Эхний үед Luka 24 оноо гэдэг бол үнэхээр идэж болсон. Тэр нь гэхдээ нэг талаараа сөрөг тал болгонгаа алдсан. Юун дээр вэ гэхлээр 2 дугаар үеийн дундуур ч хэлсэн тайлбарлагч нар ярьж too much Luka яваад байна гэд. Тэгсэн чинь 3 дугаар үеийн эхлэлд оноо явах болцсон. Довтлогоо явах болцсон. Уг нь бол 1 дугаар үеийг Rui Hachimura маш сайн довтлж эхлүүлсэн. Тэгээд Rui Hachimura-гийн довтлогоон дээрээс нэмээд шууд Luka дан өөрөө довтлоод эхэлсэн. Уг нь 1 дугаар үед эхлээд Кристан хамгаалж исэн чинь заслаа ингэж зөрж байгаад Harden ч юм ингэж олзолж аваад исэн чинь тэгвэл заслаан зөрөхтөр Кристан тааруулъя гэд эхний хамгаалагчийг нь Luka дээр Harden тавьсан байхгүй. Тэгсэн чинь заслаа авах байл шээс. Тэгээд ямар ч аргагүй л болчихж байгаа. За Maxi Kleber-ийг өнөөдөр бас ашигласан. Тэр нь Maxi Kleber-ийг ашиглахад довтлогоон дээр 5 out болчихж байгаа юм. Айгу гоё болчихж байгаа юм. Уг нь бол хамгаалтан дээр зөрөөд Maxi Kleber уг нь Mavericks тогтоо айгу дажгүй хамгаалдаг байсан чинь одоо бол ялч чунаас явсан дээрээс нь угаасаа удаан хүн чинь тэгээд хамгаалтан дээр бүр маш том сул тал болж илээ. Kleber-ийн хамгаалтан дээр маш том сул тал болж байгаа нэг зүйл нь хойноос ерөөсөө ярьж мэдгүй лээ. Ингэж зөрөх юм байна, ингэж зөрөе одоо би аавь гэдэг яриа ерөөсөө байхгүй лээ. Kleber дээр. За энэ Lakers дээр өнөөдөр сул тал байсан. Дахиад нэг сул тал нь Harden дээр аягүй их давхар очиж исэн. Бүсийн хамгаалт юм. Байршилсан хамгаалт авч исэн. Тэр хамгаалт болохгүй Clippers дээр үйлчлэхгүй гэдгийг уг нь бол юуны тоглолтын дээр Clippers Hornets-ийн тоглолтын дээрээс харсан баймаар. Clippers-с одоо ингээд Дан ч юм уу, John Collins ч юм уу Harden дээр давхар очиход талбайн гол руу орж ирээд центр хавцаа орж ирэхээр Clippers тэндээс яаж тоглох явах вэ? Үнэхээр сайн мэддэг байхгүй. Яг тэр 3 дугаар үеийн эхлэл дээр явал 9-0 гэдэг ран дээр Lakers жоохон эвгүүцсэн. Тэгээд завсарлага аваад завсарлагаас гарч ирээл хамгаалтынхаа юуг шал өөрөөл болгоцсон л доо. Эхний 2 үе бол Luka-гийн үе явж байгаа. За 2 дугаар үедэр LeBron бас сайн тоглосон. Өнөөдөр хараа LeBron Reeves хоёроос ажиглаж байгаа зүйлийг харж байгаа. Бөмбөггүй маш сайн тоглодог. Бөмбөггүй тийм сайн тоглолтыг Luka ч шүү дээ. Яаж л яаж ашиглана. Нөгөө талдаа Clippers-с бөмбөггүй сайн гүдэг хүн өнөөдөр хоёрт харагдсангүй. Уг нь бол нөгөө л нэг Hornets дээр хэн нэг нь Harden дээр давхар очингууд ингээл гол руу орж ирэл тэр тоглолт болж байсан ч гэсэн тоглолтын дурч ерөөсөө тийм байсангүй. Яагаад юм бэ? Өнөөдөр ч ингээд дургуутсаж үдсэн нэг зүйл бол Kawhi-ийн залхуу байтал. Kawhi үнэхээр залхуу байна. Талбай дээр байгаа хугацаанд ингээл хамгаалтан дээрч туслахгүй, самбар дээрч туслахгүй, тэгэл оноонуудаа нэг тийм ерөөсөө юм дайрчилж авахгүй, тэгэл ингээл нэг юм нурмгар байдалтай байсан. За Кристаны нөгөө нэг 4-р үед Лукатай муудаад, Хейстэй муудаад гардгийг би бараг зориуд гарч хөгж удсан шүү дээ. Үнэхээр ядарсан ч үж магадгүй. Өөдөр Кристан, John Collins хоёр бол үнэхээр магтмар сайн байсан. Бүх тал дээр маш сайн байсан. 3-аас сайн шидчихсэн. Шидэлтүүд нь үнэхээр орох туртай байсан. Гэвч тэгээд нөгөө талд нь 3 толгойтой мангас байна л да. За Jackson Hayes-ыг бас магтах хэрэгтэй. Jackson Hayes яг нэгэн эсрэг нэг хамгаалтан дээр 100 бацад бол үнэхээр дутчихилээ. Гэхдээ үндсэн ингээд багийн хамгаалтан дээр тэр нөлөөлөл одоо ийм хамгаалтанд шилжиж байгаа байдал бол үнэхээр сайн байсан. Lakers-ийн бүсийн хамгаалтан дээр нэг зүйл байна. 3 дугаар үеийн эхлэл дээр харагдаж байгаа юм. Бүсийн хамгаалт авах гэж байгаа нөхцөл Lakers-с LeBron, Reeves, Luka 3 талбай дээр зэрэг үж ерөөсө болохгүй байгаа. LeBron удаанд нь Reeves, Luka 2 угаасаа хамгаалтдаг хүмүүс. Тэгэхээр ингээд бүсийн хамгаалт нь хэрэгжих гингүүд л яг энэ 3 дээр сөрөг тал болчиход байгаа байхгүй. Гэхдээ тэгээд тэр сөрөг талыг нь яаж ашигласан бэ гэвгүнгүүд
Clippers-ээс шууд 100 аваад Батумыг гаргаад жижиг тавттай тавлаа шидэж чаддаг 5 мав болгочихж байгаа юм. За тэр нөхцөлд Lakers ямар гаргалгаа байж болох вэ гэвэл уг нь Vanderbilt ашигламаар байна. Яг тийм бүсийн хамгаалтанд Vanderbilt, Marcus Smart хоёр талбай дээр байж ивэл тэр баг бүтэ аюултай байхгүй. Яг нь зөрөөд тоглоом дээр асуудалтай болж магадгүй юм. Marcus Smart тийм сайн бөмбөггүй тоглодог хүн биш. За Vanderbilt-ийн тоглоом бол тийм сайн биш. Гэхдээ LeBron, Reeves, Luka 3-ын хоёр нь энэ хоёртой тэгээд дараагийн тоглолтууд Nathan-тэй ч юм уу, Hayes-тэй ч юм уу байхад энэ баг асуудал хүлтэй. Уг нь бол за тэгээд нэг иймэрхүү хэмнэлүүдээр эхний 3 үе явсан, оноо ойрхон явсан. Harden сайн байсан, Harden хийдгээ хийж исэн. 4-р үе дээр 3-р үеийн төгсгөл 4-р үе дээр ягаад ч юм Harden нөгөө нэг юм бусдыгаа тоглуулах тал дээр бүр таг алах болцсон. Дан өөрөө зүтгэх гээд үзээд исэн бүр ингээд одоо нэг өөр дээр нь давхар ирэнгүүл дамжуулчаал буцааш нэгж аваал те. 4-р үе дээр LeBron, Reeves хоёрын үе болцсон. Luka хоёрхан довтлоод хоёр довтлогоо хоёуланг нь алдсан шүү дээ. Гэтэл LeBron, Reeves хоёр Reeves-ийн бөмбөгөө тоглолт LeBron-ы одоо тэр бөмбөгтэй ч бөмбөггүй ч LeBron-ы найруулга. Ингээд Clippers-ийг 4-р үед бол бүтэн чандчихж байгаа юм. Clippers-ийн чинь тэр довтлогоо азаас түрүүлсэн Harden-ы яга ойлгомжгүй тийм байдлаас болж довтлогоо нь унчиж байгаа. Энэ зөрөөд хамгаалтан дээр угаасаа энэ үйлрэлт Clippers дээр харагдж байгаа зүйл байгаа шүү дээ. Эхний 3 үе угаасаа саксыг 3 үе тоглодог байсан бол Clippers лигийн шилдэг багуудын нэг. Тэгээ 4-р үед орж ирэхээр Harden өөрөө суудж байгаа хамгаалцдаггүй болчихгоо Kawhi залах байла. Зубад угаасаа удаан гэл. За тэгэл Chris Dunn угаасаа залхсан баг гараа авчиж байгаа юм. За тэгээд нэг ийм баг боллоо. Яг өнөөдрийн байдлаар Lakers ерөөсөө ч нөгөө нэг өмнөх жилүүд шиг ингээл LeBron-тэй уулзраас ч гэдэг юм уу одоо нөгөө нас явцсан LeBron-тэй уулзраас ч гэдэг юм ингээл хүмүүс нэг юм joke-көр бодоод исэн штэ. Сайн байнгууд нь л удлаа модлол гэдэг байсан. Тийм баг ерөөсөө биш шүү гэдгээ өнөөдрийн тоглолтоор харуулсан. За тэгээд Clippers дээр өнөөдрийн тоглолтод нэгтэй илүү юм ярмааргүй дөө. Lakers бол хэрвээ Maxi Kleber-ыг ашиглах гэж байгаа бол 4 дээр ашиглая. Дээрээс нь Vanderbilt-ийг ашигламаар байна. Vanderbilt-ийг заавал олон минут ашиглах шаардлага байхгүй. Тоглолтын эцэгтэй мөчүүдэд хамгаалтын дарамт өгөхөөр ашиглаад байвал зүгээр байна. Өнөөдөр JJ Redick-ийн дахиад нэг муу ажилласан юм нь Jake LaRavia. LaRavia-г айгүй буруу үнэллээд байсан. 2-р үеийн дунд тавьцаа LaRavia бол бүтэн тоглолтыг эргүүлэх гэжсэн шүү дээ. Ингээ хамгаалт. Гэхдээ LaRavia-г ерөөсөө яг тэг зөв ашиглахгүй байгаадсан. Яг гоё болж хатал суулгах чадлаа. Гэхдээ яг тоглолтын эцсийн дүндээ хожигдсон л доо. Яг тэр сул тал болж магадгүй байсан. Нөгөө баг нь сайн баг байсан бол сул тал болж магадгүй байсан. Одоо ямар ч Elliott-ийн эзэн баг бол Lakers буцаад болцсон. Ямар ч хэргэлзээ байхгүй. Сүүлийн үед угаасаа дан Lakers л очиж байгаа. За баярлалаа.